Hi guys, it's Adna. Өнөөдрийн бичлэгтээ тавтай морил. За өнөөдрийн бичлэгний орчин бүр гоё байгаадтэй. Яг одоо энэ хийх гэж байгаа энэ бичлэгээ хөдөө явах угаасаа мэдчихсэн болохоор за хөдөө очиод яадаг ч байсан би амжуулна шүү. Гоё байгаль харуулсан ийм бэкграунд дээр хийн шүү гэж бүр бодон хийж байна. Хэрэв миний бичлэгээ гадаадаас үздэг бол гоё байгаль харангаа намайг үзээрэй. Би одоо энд бүр бөөн хөрнүүдтэй л хамт байж байна. Тэгээ өнөөдрийн бичлэгний гол зорилго болохоор ер нь бол би өөрийнхөө хувьд ерөөсөө харамсаагүй үйлчлэгээ, харамсаагүй үйлдэл би тэрийг хуваалцмаар санагдаад хуваалцж байгаа ч гэсэн хамгийн гол нь би юм суурай бас ингээ үүсгээд байгаа хгүй. Яг энэ ярьсан юмнаас үүнээс цааших юм бол би та нарт яг тухай үедээ дандаа хуваалцаад явах нь гэсэн үг. Өөр нэг бичлэгээр би тэгтээ ингээд хэлгээд харамссан ч юм уу эсвэл энийг нэг ингэдэг бэжтэй гэсэн нэг тийм харуулцалтай юмнуудаа би тусдаа бичлэгээр оруулъя. Энэ удаа болохоор би ерөөсөө харамсаагүй харин ч бүр энэ хийсэн үйлдэл, энэ хийсэн үйлчилгээнүүд маань намайг одоо glow up хийхэд үнэхээр тусалсан. Хүн болгоныг өөр гэсэн нэг type нэг glow up даа шүү дээ. Одоо би ингэчүүл миний хувьд гоё агаад би өөртөө илүү их итгэл нэмэгдээд те эсвэл би өөрөөсөө илүү их гоё ингээд таашаал аваад тэр амьдралдаа ингээд яг жинхэнэ утгаараа амьдарч байгаа юм шиг санагдах тэр мэдрэмжүүдийг өгж байгаа юмнууд чинь хүүнийх өөр штэ. Магадгүй гоё ингээд нэг массажинд ороход тэр гоё сэтгэл ханамжаа авдаг ч хүн байж болно те. Яна би энэ хоттой хамт бичлэг юм шиг байна. Явчлаа. Хамгийн эхлээд 2012 онд шүдний аппарат зүүсэн. Ер нь шүдний аппаратн дээр л ерөөсөө харамсал бол төрөхгүй байна. Гэхдээ тухайн үед ер нь бол нэг тийм амар технологи хөгжөөгөө байсан болохоор шүд авчиж шүдний аппарат зүүдэг байсан. Тэгээ ер нь шүд хуулсандаа бол харамсаж байна. Яагаад шүдний аппарат зүүсэн бэ гэхээр миний одоо яг энэ талд нэг одоо соёо байсан маань соёо маань юм давхар байсан хгүй юу. Гэхдээ одоо амьдралын ихээр тэр соёо маань дотгошоо орсон ч тэр соёо биш болчихсон. Ер нь бол соёоны тэр доотлол ингээд тэгшин болцсон. Тэгээ одоо ер нь соёо гэж юус харагдахгүй байгаа. Шүдээ гоё ингээд тэгшлэх тэгэхэд тусалсан одоо тэр үйлчлэгээгээс бол харамсаагүй. Гэхдээ би шүдний аппаратаа яг бүрэн зүүж чадаагүй. Яагаад тэгэхээр би 2015 онд Солонгос руу магистраар явах гээд тэгээ би ахуулсан. Тэгээ ахуулсан чинь нөгөө шүд авцсан учраас тэр авсан шүднүүдийн ингээ хоорондын зайнуудыг нь бүглэхийн тулд нэлээд удаан би бол шүдний аппарат зүүх шаардлага гарсан юм. Энэ өнөө соёог доош нь далт хийх гээд ер нь бол аппарат зүүсэн. Зөвхөн тэр соёог доош нь далт хийхийн тулд би бүр 4 шүд ахуулсан. Тэр бол үнэхээр харамсмаар байна л да. Би өөр нь дахиад шүдний аппарат зүүе гэж бодож байгаа. Одоо энэ өнөш зайнууд маань сайн нөхөгдөөгүй. Дээрээс нь шүдний аппарат авсны дараа бэхжүүлэгчээ юм зүүдэн шүү дээ. Бид бэхжүүлэгчээ сайн зүүгээг болохоор одоо миний шүднүүд яг бүр ингээд тэв тэгшгэн бол биш. Юу нь бол юм далийн мөрөө болцсон. Тэгэхээр юу нь бол шүдний аппарат зүүнэ гэж би бол бодож байгаа. За дараагийн хэлгсэн маань 2014 оноос хойш би мейкапа бүрээ хийдэг болсон. Суурай тавиад, хөмсгөө будаад, одоо нүдээ будаад, сормосоо будаад, контур энэ тавиал тий. Би одоо тэр болгоныг бүтнээр нь цогцлоож хийдэг болчихсондоо би бол ерөөсөө харамсахгүй. Тэр маань ч гэсэн намайг яг glow up хийхэд үнэхээр гоё тусалсан гэж би бол боддог. За дараа нь 2015 онд би хараагаад хэлүүлсэн. 2004 оноос хойш нүдний шил зүүдэг байжгаад 2015 онд тэгэхээр 11 жил би яг нүдний шил зүүж агаад 2015 онд хараагаад хэлүүлсэн. Энэтхэгт хараагаад хэлүүлсэн байгаа. Надад яг тийм орны сонголт болж өрнөл байгаагүй. Тэгээ тухайн үед манай ихч намайг хараагаад хэлүүлэхээс 4-5 жилийн өмнө бас яг энэтхэгт яг тэр газар хараагаад хэлүүлсэн байсан. Хараагаад хэлүүлсэн нь бол ерөөсөө харамсахгүй байгаа. Тэр бас үнэхээр зөв шийдэл болсон гэж би бол боддог. Гэхдээ тэр манай аав намайг өрнөл хараагаад хэлүүлээ гэсээр байгаад намайг хараагаад хэлүүлчихсэн. Тэгээ би одоо бол үнэхээр их баярлалтай. За 2015 оноос хойш миний ярих байгаа энэ хоёр зүйл маань бол би ер нь боловсролын glow up-ыг гэсэн оруулчи, дуртчи гэж би бол бодсон. Миний хувьд би яг энэ хоёр зүйлээр өөрөөрөө бол үнэхээр бахархдаг. Тийм хоёр боловсролын бахархал байгаа. Тэр маань юу вэ гэхээр 2015 онд магистраар Солонгос руу явсан. Тухайн үед яг Солонгос би байхдаа яг очихоосоо өмнө ч гэсэн очсны дараа ч гэсэн би Солонгос хүүхдүүдэд англи хэлний багш хийж үзэх юмсан гэдэг мөрөөдөл бас битүүхэндээ дотроо байсан. Тэгээ тэрийг би хизээ биелүүлж чадсан бэ гэхлээр 2017 онд Солонгос улсад сургалтын төвд англи хэлний багш хийсэн байгаа. Гэтэ ерөөсөө ч тэр дүрм мөрөм заадаг багш бол биш. Би бол тийм яг мэрэгжлийн бүр дүрм зааж бол үнэхээр чадахгүй. Мэрэгжлийн багшийн одоо тийм ур чадвар байхгүй юм чинь. Тэрийг бол чадахгүй. Би зүгээр одоо native speaker-ийн үүрэг гүйцэтгсэн. Зөвхөн аялга заасан гэсэн үг.
Солонгос хүмүүс чинь ингээл нөө сургуультай явахын хажуугаар сургууль нь дуусангууд дараа нь амар олон төрлийн сургалтанд явдсан шүү дээ. Тэрнийх нь нэг нь англи хэлний сургалтууд байдаг. Тэнгүүд яг тэр англи хэлний сургалтандаа дүрмж заадаг. Дээрэс нь бас яг юм native speakerтэй ярилцдаг тийм цаг бас байдаг. Бид яг тэр цагийг нь оролдог байсан. Тэгээ би тэр ажлыг ер нь бол 1 жил хийсэн. Тэгээд тухайн үед угаасаа яг 2017 онд би яг тэр ажлаа болоод бүр үнэхээр их баярлж байсан. Миний Солонгос явсан гол зорилго маань бол зөвхөн магистраараа сурчаад төгсөөд шууд Монгол улстай ирэх байсан учраас хурж авах хугацаанд ажиллаа хийчихэд 18 он төгссөн учраас би 1 жил тэр ажлыг хийсэн байгаа. Ингээд 2018 онд магистрийн зэрэгээ маш амжилттай хамгаалаад ер нь бол Монгол улстай буцаад ирсэн байгаа. Дээрээс нь би бас 2018 онд миний хамгийн турхай жинтэй үе байсан баха. Би 49 кг байсан. Тэр миний амьдралын бүр хамгийн турхай жин. Ингээд 2020 оноос яг анхныхаа хүүхдийг би төрүүлчихэд огтмол коллаген удаг болсон. Тухайн үед чинь би ч одоо 26 27 тайсан гэсэн үг байхгүй юу? Би яг анхны коллагена ууж эхэлсэн хугацаа маань 2020. Тэгээ би одоо 2020 оноос хойш бүр үнэхээр бүр тогтмол өдөр болгон амаараа одоо тэр нутаг коллаген уудаг болсон. Тэрний хажуугаар одоо тэр нөө дархлаа дэмжих витаминууд те тэрийг бол улиралдаа 1 сар уух ч юм уу эсвэл жилдээ 2-оос 3 удаа энэ үгүй жилдээ 1-оос 2 удаа нэг уунгуудаа тухайн жилдээ уухгүй ч гэдэг юм уу те тэгж явдаг. Гэхдээ коллагеныг бол би яг өдөр болгон 2020 оноос хойш бүр яг өдөр болгон уудаг болсон. Тэр маань ч гэсэн юу нь бол би айгүй зүг гэж бодож байгаа. Ер нь бол аль чадхаараа би хэдэн нас хүртлээ ямар нэгэн гоо сайхны үйлчилгээ авахгүйгээр явж чадах нь уу гэдгээ би бас өөрөөсөө ингээ харах гээд байгаа. Нэг талаараа би та хэдтэй зөвхөн арьс арчилгаа эсвэл энэ хувийн энэ арчилгаа сахилах батаар үнэхээр арьс одоо 5 насаар ч юм уу 10 насаар ч юм уу юм залуу харагдах боломжтой юм байна шүү гэдгийг баталж чадах нь уу харуулж чадах нь уу гэдгээ би өөрөөсөө бас ингээ харах гээд байгаа хгүй юу. Бүдүүн байран тэр тарилга хийх арьсандаа тэр тарилга хийлгэх биш эсвэл одоо утас суулгах биш. Тэ юу гэдэг ямар нэгэн гадны биет оруулахгүйгээр үнэхээр тийм юм байж болох уу? Надад бол ингээд байж болох юм шиг санагдаад байгаа хгүй юу. Тэгэхээр би өөрийгөө ер нь бол харах гээд байгаа гэсэн үг. Би хэдэн нас хүртлээр гадны биет нүүрэндээ суулгахгүйгээр эсвэл гадны ямар нэгэн тэр тарилга хийлгэхгүйгээр залуу охтуудтай арьсны гоё юм витаминууд уугаад арьсаа бүр үнэхээр яг зөв арчлаад зөв цэвэрлэгээ хийгээд бүр ингээд маш сайн сахилга баттай байвал зүгээр болдсон байх шүү гэдгийг би дүүнертаас ингээд гоё уриалаад нөлөөлөөд ингээ харуулмаар байгаа хгүй юу. Үгүй ядчил нэрэн 35 гараад хэдүүлээ тэрийг хэлгээл да. Би ч одоо 33 таа штэ. Тэгэхээр ядчил бүр ингээ 35 хүртлээ гоё юм сахилга баттай яваад 35 гараад яг энэ байгаа арьсаа бүр илүү олон 10 20 жил гоё би хадгалмаар байгаа учраас би магадгүй би 35 гараад тэр юмнуудыг хийх байхаа. Гэтэ хэдүүлээ 35 хүртлээ арьсаа сайн арчлаад витаминаа сайн уугаад маш сайн ариун цэврийн хувьтээс гоё юм сахилга баттай байгаад хэдүүлээ явчих л та. Тэгээ 35 гараад яг тэр гадны биетүүдээ ямар нэгэн тарилгуудаа хийдэг болъё л доо. Дараагийн glow up хийхэд тусалсан зүйл маань бол 2023 онд хувийнхөө тодорхойлуулсан зүйл байна гэж би бол боддог. Биеэр очиод ер нь тодорхойлуулсан. Гэтэ би биеэрээ очихдоо ер нь бол миний ингээд яг хүсэж байгаа нүүрний будалтаа би яг хийгээд одоо хүсэж байгаа тэр арьсны төвн өнгөтэй би бүр тэр болгоныгоо ингээ хингүүтэй би яг иймэрхүү л ер нь ингээд харагдмаар байд юм аа. Энэ дээр маань ямар хувийн ер нь бол тохирохоор юм болоо гэж суусан байхгүй юу. Гэхдээ яг ууг нь бол заавалчгүй нүцгэн царайм дээр маань хувийн өнгө тодорхойлуулна гэдэг. Гэхдээ зүгээрээ яг хүзүү мүзүүний арьсны өнгийг нь хараад хүзүүний арьсны өнгө, гарны арьсны өнгөж хараад юу нь бол мэдчихнэ. Зүгээр нүүрний будгаа арилахгүйсэн ч болно гэд миний нүүрний будагтай арьсан дээр маань хувийн өнгө тодорхойлуулсан. За тэр маань бол миний хувьд бол үнэхээр амьдралдаа хийсэн маш том хөрөнгө оруулалт гэж би бол боддог. Яа тэгэхээр зүгээр ингээд дэлгүүр хэсгэд хүртэл маш амархан болчихсон надаа. Дэлгүүр явангууд чи ингээд яг тэр нэг юм загвар таалагдангууд миний өөрийн хувьд нэг юм туртай өнгөнүүд гэж байгаа штэ. Тэнгүүд тэр туртай өнгөнд маань хувийн өнгө биш өнгөч бас байгаа. Тэнгүүд тэр загвараа ингээд харангуйтаа надад бүр ингээд бүх өнгөнүүд нь таалагдаад бүр ингээд бүгдийн ламаар санагдаад тэгэл бүр ингээд толгойгочлаа тий. За аль өнгөний ах уу, аль нь гоё яа тий. Өмсөөл үзэнгүүт нөгөө би өөрөө туртай өнгө болохоор чи ингээд бүгд л гоё харагдаад байгаа юм шиг санагдаал тий. Тэгэл ингээд нэг юм сонголт хийхэд амар их цаг сарцаа харцуулдаг байсан юм шиг л одоо юу санагдчихээн. Тэнгүүд одоо маш амархан болсон. Загвараа хараад үнэхээр ингээд надад яг миний биеийн пропорцонд тохирох тийм загвар байх юм бол шууд өнгө хараад энэ 3 өнгөнөөс одоо энэ өнгө л миний хувийн өнгө юм байна гэж би шууд явж бодохгүй ингээд авдаг болсон. Тэгээд дээрэс нь онлайнаар яг ингээд шопинг хийхэд хүртэл аюу амар. Онлайнаар шопингууд
надад үнэхээр тэр загвар нь таалагдаад миний биед болохоор тийм загвартай байх юм бол би харангуйтаа яг угаасаа энэ өнгө бол миний хувийн өнгөнд яг тохирохоор өнгө юм гэл би тэрийг захиалчдаг. Өөр ямар ч бодох санах юм байхгүй. Ер нь бол ингээд хүн болгонд бас ингээд хар ус болдгоо штэ. Амирх овртаа харагдуулдаг, хурц харагддаг гэдэг. Тэгтэл миний хувийн өнгөнд энэ хар ус миний арсыг бүр улам илүү ийм залуу, гэрэлтсэн, нүдний гал нь бүр ингээд гоё юм ассан тийж харагдуулдаг. Тэгэл нөгөө аксессуарнд бүр үнэхээр би угаасаа яг ач холбогдол өгдөг юм баггүй юу. Хэрвээ ингээд цүнхний эсвэл ийм хувцсны ямар нэгэн тийм тоноглол нь угаасаа ийм шар орлого орсон л байх юм бол ер нь бол өмнө нь ч гэсэн би тийм шар орлогонд нэг туртаа байгаагүй. Тэгээ дээрэс нь угаасаа л миний хувийн өнгөнд тийм алтлаг янз бүрийн аксессуар алтлаг өнгөтэй металл идэл ер нь бол надад тохирохгүй, зөхгүй, илүү намайг жоохон одоо наснаас маань илүү уртаа харагдуулах ч юм уу тийж харагдуулна гэсэн чинь бүр амар болцсон заяа. Одоо зүгээр л миний бүх юм мөнгөлөг, цуув тийм үү, эсвэл мөнгөлөг юм уу, цагаалт ч юм уу цагаан манад ч юм уу, мөнгө ч юм уу зүгээр л айгу амар болцсон бүх юм надад. Наснаасаа илүү залуу харагдуулах зүйлийн нэг бол яалтчгүй хувийн өнгө шиг үнэхээр санагдсан надад бол. Тэгээ яг үнэхээр таны дуртай өнгө байсан чинь таны хувийн өнгө биш ах юм бол доогуур өмсөж бол болно гэж байгаа байхгүй юу? Зөв нүүрнээс л хол байлгахад болно гэсэн. Дараагийн миний хязгаарч харамсахгүй байгаа бас магадгүй дахиад хийлэгч магадгүй гэсэн зүйл маань бол би 2023 он дахиад 2023 онд уруулын филлер тэгээд бас дээрэс нь нэг ботокс хийлгэсэн байна. Тэр юу вэ гэхээр уруулын филлер би болохоор 2023 онд би 3 жилийн өмнө би 3 жилийн өмнө урууландаа 1 мг буюу хамгийн бага доозоор одоо дээдлээ 0.5 доотлоо 0.5 гэсэн үг байхгүй юу? Нийлээд 1 мг-ийн филлер хийлгэсэн байгаа. Би эндээ бол үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Яагаад вэ гэхээр ингэсэн байхгүй. Нэг талаараа одоо уруулны бас юм хэлбэр цастай юм байлээ. Яасан бэ гэхээр миний энд нөгөө давхар соёо байдаг байсан гэсэн шүү дээ. Тэнгүүд миний энэ одоо дотоод уруулны дотор тал нь одоо идэгдээд би ингээ уруулаа жимэнгүүд эндээ ингээд нэг юм нүх гараад идэг байсан юм. Би тэрийг өөрөө уг нь бол мэддэг байсан. Филлер хийлгэж байхад энийг ч гоё ингээ засаад өгнө гингүүтээ. Миний доторхыг гоё ингээ дүүргээд өгсөн чинь одоо ерөөсөө ингээд жимихэд хүртэл зүгээр ингээд жимэгдэнэ. Ерөөсөө ингээд нүх гарахгүй. Тэрийг маань гой засаад өгсөн. Тэр надад үнэхээр таалагдсан. Тэнгүүтээ би тухайн үед ямар ботокс надад санал болгосон бэ гэхээр миний нөгөө соёо давхар байсан учраас одоо ер нь та нар ч гэсэн миний бичлэгээр намайг ер нь анзаарсан баха. Би ер нь бол ингээд энэ тал руугаа илүү их ингээд юм далиж ярих гэдэг байхгүй юу. Тэнгүүд миний тэр далилтыг засахын тулд зүгээр энд нь ингээд нэг 2 удаа ботокс ингээд нэг юм тарьсан. Надад тэр үнэхээр таалагдсан. Тэгээ одоо би ерөөсөө тэрийг тариулаагүй 3 жил болж байна. Би одоо бол ер нь бол хэрвээ ботоксны газар олох юм бол би ер нь бол энэ далилтын ботоксыг ер нь бол хийлгэмээр байгаа. Та хэдэд гой мэддэг яг үнэхээр тийм чадварлаг ботокс хийдэг тийм гой клиник байх юм бол гой санал болгоод өгчдгөө энэ комментоор би тэгвэл бүр үнэхээр их баярлна. Яг тэгэхээр өмнө нь энэ хилэгчсэн газартаа бол би бол дургүй болсон. Би дахиад бол очихгүй хэдий үнэхээр ингээд сайн хийж байгаа ч гэсэн надад тэр үйлчлэгээ бол үнэхээр таалагдаагүй. Дахиж тэр газараар угаасаа үйлчлүүлэхгүй. Өрсөнд нь ч гэсэн хэлсэн. Монголд нэг тийм юу байт юм аа. Одоо нөгөө Монголд ч юм болгон бас нэг юм ховор штэ. Мэдгүй надад бол тэр санагддаг байхгүй. Одоо чинь ингээд нэг юм би яг өөрийнхөө хүсэж байгаа юм аа. Авъя гингүүт тэр маань яг ингээд олдохгүй. За тэнгүүт яг л энэ газар айгүй сайн гэж очингууд тэр газар нь бүр ингээд нэг юм үйлчлэгээ бүр юуч байхгүй. За одоо ингээд зүгээр ингээд ороход хүртэл минь тус юуч байхгүй. Тэгэл та ямар үйлчлэг яах вэ? Ямар байна гэх тэгээ одоо нэг юм хүнд нэг юм үйлчлээд сурцсан гоё үйлчлэгээний соёлтой газар гэж бас байдгийн штэ. Би магадгүй ганцхан юм хийлгээд очсон бол тэр үйлчлэгээнд нь бүр ингээд гоё дурлаад үнэхээр гоё таалагдаад тэнгуүтээ би хідэн ч үйлчлэгээ хийгээд гарахыг мэдгүй штэ. Тэр чинь тэр газрын үнэхээр үйлчлэгээнээс шалтгаалж байгаа байхгүй юу? За тэгсэн чинь зарим нэг газрууд яг иймэрхүү хандлагатай байдаг байхгүй. Одоо манайхаар үйлчлэхгүй бол тэгээд бойл гэсэн янзтай одоо тийм үйлчлэгээ ерөөсөө байхгүй. Тэнгүүд яагаад гэж аавглаар угаасаа тэд нар айгүй сайн гэд угаасаа ам сайтай байдаг хүмүүс ч гэсэн их үйлчлүүлдэг. Гэхдээ ямар ч үйлчлэгээтэй байх нь тэд нарт ерөөсөө хамаагүй. Одоо чанар дээрээ л илүү анхаарсан. Гэхдээ мэдгүй надад бол айл ингээ хосломор байгаа. Угаасаа ингээ эмгтэй хүмүүс чинь нэг талаараа ямар нэг юм гоо сайхны үйлчлэгээ авахаараа сэтгэл зүйн тийм гоё юм тайвшрал сэтгэл зүйн бас нэг юм эмчилгээ шиг нэг тийм үйлчлэгийг бас давхар аваад гардаг байхгүй юу. Тийм болохоор эмэгтэй хүмүүс нэг тийм гоо сайхны үйлчлэгээ байраа, тийм маникюр, педикюр, тийм үйлчлэгэнд оронгуудаа нэг гоё юм харилцаа хандлагатай байх юм бол бүр илүү ингээд тийм гоё сэргэлт аваад гараад ирдэ штэ. Та нар ойлгож байгаа үстэй миний яг юу яриад байгааг. Би бол яг тэгдэг байхгүй. Тэгэхээр надад бол үйлчлэгээ
дээрэс нь өгж байгаа тэр үр дүн одоо харилцаа хандлага дээрэс нь тэр өгж байгаа үйлчилгээ энэ хоёр хоёулаа гоё юм хосолж иж би цаашдаа дахин тэр газраар үйлчлүүлнэ. Зүгээр л аль нэг нь давуу байх юм бол аль нэгнтэйгээ байх юм бол одоо нэг харилцаа хандлага сайн те тэгсэн чинь үйлчилгээ нь өгж байгаа тэр үр дүн те тэр нь юусоо байхгүй. Эсвэл өгж байгаа тэр үйлчилгээ үр дүн нь бүр маш сайн тэгсээр нэ үйлчилгээ байх юм бол би зүгээр нэг л удаа үйлчлүүлээд дахиж үйлчлүүлэхгүй тэр газраар. Та нар юу гэж боддог энэ талаар? Тэгээ би яг нэг удаа найзуудтайгаа яг энэ тухайд маргалцсан байхгүй юу? За маргалдахч бишээ зүгээр тийм нэг яриа өрнөөл явсан. Юу болсон бэ гэхээр би ер нь бол яг тэгэж найзуудтайгаа ярихаасаа өмнө хамгийн одоо тийм хүлцэнгүй угаасаа Монголд ийм үйлчилгээ авахдаа энэ газараас одоо ингээд энэ үйлчилгээг авахгүй бол өөр газар угаасаа байхгүй надад сонголт авахгүй би өөр газар очигээд чи ийм юм байхгүй тэгэхээр надад ямар ч үйлчилгээтэй хамаагүй би зүгээр л авах хэрэгтэй амаа аваад зорилгоо биелүүлэл би зүгээр л ингээд гарна надад үйлчилгээ харилцаа хандлага бүр ямар ч байсан надад хамаагүй гэж би бол ханддаг байсан байхгүй юу тийм байран би үйлчлүүлдэг. Тэгсэн чинь манай найзууд юу гэж хэлсэн бэ гэхээр ёо одноо чам шиг ийм хүмүүс байгаа болохоор Монгол улсын үйлчилгээний байгууллагын үйлчилгээ харилцаа хандлага нь хөгжихгүй байх гэсэн. Тэгээ би тэргээ сонсчоод за та бараг нэрээ л тийм бах таа гэж бодсон. Хэрвээ над шиг яг ийм хүмүүс олон байх юм бол яг энэ үйлчилгээний энэ соёл ерөөсөө хөгжихгүй мэй шүү манайхаа. Тэгэхээр болохгүй байгаа ямиг нь дор бүрний гоё хэлж явах нь зөв юм билээ. Тэгжиж би биш одоо миний хүүхдүүд ч юм уу те миний хүүхдүүд үнэхээр гоё юм харилцаа хандлага сайтай, үйлчилгээ сайтай, чанартай тийм газраар гоё үйлчлүүлнэ гэсэн үг байхгүй юу? Сайхан ирээдүг үлдээж яана гэсэн үг. Одоо өөртөө биш те. Өөрөө тэрийг арай амсаж амжихгүй байх юм бол миний хүүхдүүд тэрийг амснаа гэсэн үг. Тэгэхээр хідүүлээ. Хэрвээ үнэхээр тэр харилцаа хандлага нь болохгүй те үнэхээр тийм одоо тэнийг үйлчилгээний соёл гэж асна нэг юм байгаа шүү дээ. Энэ соёлыг хідүүлээ дор бүрнээ болохгүй байгаа юмыг нь шууд сайхан хэлээл явъя. Тэрэнд чинь заавал ингээл нэг юм уурлал, уцаарлал, стресстэй хэлэх албагүй шүү дээ. Танай газрын энэ үйлчилгээ чинь ийм байдал чинь болохгүй шүү, ийм хандлага чинь болохгүй шүү гэж зүгээр хэлмээр байгаа юмаа хэлээл гарах. Тэрнээс ингээл уурлал, стресстэй л тэгэн байран бол нэг хэлэх бол шаардлагагүй. Зүгээр л гоё юмыг нь гоё чин үнчээр бодит байдлыг нь гоё хилээд өгчих хэрэгтэй юм шиг санагдсан. Дахиад би энэ 2023 онд бас арьсаа яг онцлуулсан. Би энэс өмнө болохоор би 20 дэдтэй үнэхээр таслаг арьстай байдаг гэсэн. Нэрнгэсэн. Тэгээ би дандаа майт юмнууд хэрэглэдэг байсан. Миний бүр одоо арьс ашиглага маань хүртэл яг туслаг арьс ашиглага хэрэглэдэг байсан. Дандаа гэлэн бүтцтэй, дандаа усан сууртай тий. Бүр ингээд маш амархан шингэдэг тийм юмнууд хэрэглэдэг байсан. Тэнгүүдээ бүр нүрэ бодохта matte primer, matte foundation, matte cushion одоо яг нэг semi matte хэрэглэж байгаа л та. Гэхдээ ер нь бол matte тэнгүүдээ араас нь одоо хуурайшуултаа бүр ингээд юм нутаг хуурайшуулалт хэрэглэдэг тий. Тэгэл бүхэл юм ингээд хуурай явдаг байсан. Тэгсэн чинь одоо ер нь бол 30 гараад хуурай алсан. Тэгээ би ер нь бол тэрийгээ ч гэсэн мэдрээд миний арьс ашиглага нэг л болохгүй юм да гэдэг угаасаа мэдрээд тэгэл би багаар хуурай арьсны арьс ашиглага хэрэглэдэг байсан л та. Тэнгүүтээ би яг 2023 онд бүр үнэхээр яг баталгааж болсон. Cloud9 дээр би яг арьс онцлогооныхаа цагийг нь аваад арьсаа онцлуулсан байгаа. Тэгээ тухайн үед ер нь бол угаасаа хуурай арьстай гэж гарсан. Гэхдээ нэг аавчтай юм үнэхээр арьсаа арчилдаг эсвэл витаминууд нэг авууштай юм гарсан байх гэж би бол бодож байгаа. Тэр нь юу байсан бэ гэхээр гүндээ бол гүний чийгтэй хуурай арьс гэж гарч исэн. Гүндээ бол чийг нь бүр хангалттай. Тэгтээ хуурай арьс. Тэгээ би 2025 онд сүүлд бас нэг ботокс хийлгэсэн. Тэр нь юу вэ гэхээр би та хэдэд нэг өмнө нь нэг бичлэгээр өгнө хэлжсэн да. Хэрвээ намайг бүр үнэхээр яг миний бичлэгийг дандаа үздэг хүмүүс сайхан бол мэдж байгаа. Одоо нөө буйл гарч ийнэ гэдэг чинь одоо миний буйл бол одоо гарч байгаа. Миний буйл бүр ингээд бүтнээрээ амар томоор ингээд гарч инээдэг, гарч ярьдаг. Би тийм төрлийн юм баггүй юу? Тэгсэн чинь энийг буйлаа заавал зүсүүлэхгүйгээр ботоксоор энэ буйл гаргаж инээлтийг болиулдаг тийм ботокс гэж бийдэм билээ. Тэгээ би жилийн өмнө 2025 онд яг тэр ботоксоо хийлгэжсэн. Тэгээ тухайд надад бүр үнэхээр таалагдсан нэрнгэсэн бүр амар гойсон. Үнэхээр тийм ботокс байдгийг би мэдээгүй. Тэгээ би яг нөгөө өмнө нь энэ филлер энэ далилтын ботокс хийлгдэг газараа очиод би энийг хийлгэсэн. Тэгээ би эндийгээ очиод хийлгэхдээ үнэхээр за энэ харилцаа хандлагыг би үнэхээр дахиж дэвчихгүй юм байна гэд би бол дахиж үйлчлүүлэхгүй гэж хэлээд гарсан байгаа. Тэгээ би одоо ер нь бол ботоксын газар мэдгүй байгаа байхгүй. Хэрвээ та нарт үнэхээр мэддэг тийм мэрэгжлийн ботоксыг бүр ингээд хаана хийвэл яадаг гэдэг тэр болгоныг бүр үнэхээр сайн мэддэг тийм газар байх юм бол надад гоё зөвлөд өгөөч. Би бүр үнэхээр их баярлалаа шүү. Буйл гаргадаггүй инээлтийг хийхэд зүгээр ингээд инээж байгаа мөртлөө бүр ерөөс ингээд буйл
гардгүй юм билээ. Тэр бүр үнээр гоё таалагдсан. Нөхөртөө ингээд тэр нөгөө би нэр ийм ботокс хэлчихсэн шүү дээ. Ингээ инээсэн чи нэр тийм биш дээ. Наач айгу гоё юм биш дээ гэд үнээр тийж хэлсэн. Тэгэхээр тэр бас хүний нүүрэнд айгу гоё юм өөрчлөлт өгд юм билээ. Магадгүй начиг бас ингээд юм буулаа гаргаж инээдэг хүн байх юм бол бас нэг тийм төрлийн ботокс байд юм билээ шүү. Гэхдээ би хаана гэдгээ бол хэлэхгүй. Би дахиж тэр газараа хөөшлүүлэхгүй учраас би хаана гэдгээ бол хэлэхгүй. Ер нь тийм төрлийн ботокс байд юм билээ шүү. Тэр миний хувьд бол үнэхээр глоw up-таас нөлөөсөн. Тэр маш гоё надад бол нөлөөсөн. Энэ нөгөө буулаа гаргаж инээгээд ахаар энэ ингээ амар хүчлээнүүд ингээ үүсчихсэн юм билээ. Одоо нүрээ бутахаар айгу мэдэгддэг байхгүй. Нүрээ будангууд байнга ингээд инээгээд нөгөө ярьчаар ингээ алилтих тэгээд энэ нөгөө уруулны дээдлтийн дээр ингээд бүр ингээ хэлхсэн хүчлээнүүд дээр ингээд будагнууд нь ороод хаагарчдаг гэсэн үг. Тэр айгу онцгүй байгаа зү. Тэр ботокс бол гоё юм бэлээ. Тийм ботоксыг байдгийг би бол мэдээгүй, мэдэж авсан. За ингээд хамгийн эцэст нь ярих зүйл маань бол асуулт хариулт имжлэгийг хэрвээ та хэд маань санаж байвал миний хамгийн сүүлд ярмаар байгаа зүйл маань бол би 2025 онд одоо нэг хүн дээр өвдөөд би тэр өвдснөөсөө хойш хүний сэтгэлийн амар амгалан гэж ямар хэрэгтэй зүйл юм бэ гэдгийг би бүр яс махандаа тултлаа. Манай уйлээд иржээ сайн. Би өөр нь бол өмнө нь тийм нэг аюу яаруу, адгуу, сандруу би л болохгүй байх. Би л бодогцроод байна. Надаас бусдын ингээд тэг өсөж дэвшээд боловсроод ингээд нэг юм гоё дэвшээд байна гэдэг нэг тийм бодолтой би байлаа. За тэгээд үнэхээр өвдсөний дараа миний тэр өвдөлт бол үнэхээр сэтгэл санаа бүр маш чухал юм байсан. Тэнгүүд за одооноос би үнэхээр юмд ийм гоё юм тайван. За ингэжэл байд юм дөө гэсэн янзтай нэг тийм их хамгаалан ашиглал болсон. Тэр бас яг өөртөө сэтгэлийн зовлон, стрессэнд тэгэж унахгүй зүйл юм бэлээ. Та хэд миний 2026 онд яг төлөвлөж байгаа glow up-ийн бичлэгийг санаж байна уу? Би яг 2026 онд дөнгөж гарангууд би 2026 онд ер нь ийм glow up-уудыг төлөвлөж байгаа гэд би ярьжсэн шүү дээ. Тэр дундаа би сэтгэлийн амар амгалан гэдэг зүйлийг би ярьсан. Би тэрийг үнэхээр ойлгосон учраас одоо үнэхээр гоё юм тайван яг одоогоо ингэж мэдэрч амьдрахыг би бол бүр илүүд үздэг болсон. Одоо яг ингээд 1-2 жилиг бол төлөвлөн л дөө. Гэхдээ би бүр яг одоогоор яг одоо надад ингээд бичлэг хийхдээ яг одоо энэ байгалийн сайхныг мэдрээд яг одоо энэ гоё уужуу сайхан ингээд гоё амьсгалаад нүдээ баясгаад ингэж байгаа маань үнэхээр гоё байна. Би өрөөсөө маргааш цайз би маргааш одоо өглөөрт босох хэвээр доо би маргааш одоо тим хийх хэвээр доо гэдэг зүйлийг бүр ингэж байн ингээл ботоол стрессдэх биш. Зүгээр л яг одоо үнэхээр гоё юм. Би яг одоо юу хийж болох вэ? Би яг одоогоороо баймаар байдаг болсон. Ер нь энэ маань ч гэсэн үнэхээр таалагдж байгаа. Ингээд миний өнөөдрийн яг гол ярмаар байгаа зүйлүүд бол дууслаа. Энэ бол миний яг одоо 2026 он одоо би 33 настай би өдийг хүртэл юу хийгээд тэр үйлдэл маань миний хувьд яг glow up байгаад ерөөсөө харамсаагүй дахиж чиднэрийг хиймээр байгаа тийм үйлчлэгээнүүдээ би бол та нартайгаа хуваалцлаа. Үүнээс цааш хийх юмнуудаа бол би бүр яг ингээд дор бүрний гоё юм влог ч юм уу яг бүр гоё дэлгэрэнгүй та нартайгаа хуваалцаад явна. Одоо би ямар үйлчлэгээ авч чинь тэр үйлчлэгээгээ дэлгэрэнгүй гоё ингээд та нартайгаа дандаа хамт гоё хуваалцаад явна. Мэдээж би өөртөө үнэхээр таалагдсан, надад үнэхээр хэрэгтэй байсан, бусдад ч гэсэн энэ үнэхээр хэрэгтэй багтаа гэсэн зүйлийг бол би үнэхээр хуваалцсан. Миний энэ бүх бичлэгнүүд ямар ч би төлбөр мөнгө газраас ерөөсөө авдаггүй шүү. Нэр би танарт бүр үнэхээр чин үнэлээ би ерөөсөө төлбөр мөнгө авдаггүй. Би одоо энэ бичлэг хийхээс өмнө надаас миний яг ойр тойрны миний найз нөхөд, ажлын хамт олон одоо хамаатан садангууд ч юм уу ямар нэгэн байдлаар надаас байнга арьс ажиллагааны мейкап, glow up гэсэн одоо нэг эмэгтэйчүүдийн асуудлын хүрээний юмнуудыг надаас байнга асуудаг байсахгүй юу. Тэнгүүд нэг ярьсан юм олон хүмүүст ярина гэхээр бас жоохон хэцүүсэн надад нэр чин үнийг л гээд нэг юм аа л ингээл тавтаал хэлээд та. Тэнгүүд одоо би зүгээр л миний тэр бичлэг үзээрэй, энэ бичлэг үзээрэй, ингээрээ тэгэр одоо зүйлдээ бүр надаас асуугаач болсон. Яг миний энэ бичлэгнүүдийг үзчихэл юмнуудаа өөрсдөө чимээгүүдээ л авчдаг. За тэгээ өнөөдөр миний бичлэгтэй хамт байсан та нартай бүр маш их баярлаа. Одноо байлаа. It's Одноо. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.